Ангаа ухааны сургуулийн арьс судлалын тэнхим хүрээ Rotary клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас оншилгоо эмчилгээ хийх ухаалаг гар утас ашиглаж арьсны өвчнөө оншилгоо эмчилгээ төслийг Монгол улсын 8 аймгийн 135 сумд амжилттай хэрэгжүүлсээр иржээ. Тэгвэл энэ жил уг төслийг 6 аймагт хэрэгжүүлэхээр болсны нэг нь Ховд аймаг юм а. Уг төслийг Ховд аймгийн хөдөөгийн сумдад хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын эмч нарыг сургалтанд хамруулж энэ талын мэдээллийг өгч байна. Ялангуяа хөдөө орон нутагт арьсны оншилгоог шууд хийх боломжгүй байдаг учраас тухайн сумын эмч нар арьсны өвчлөлтөө иргэдийн оншилгоог ухаалаг гар утас ашиглаж онцлох бүрэн боломжтой болсныг зохион байгуулагчид хэлж байна. За ухаалаг гар утсыг ашиглаж арьсны оншилгоог хийх нь цаг хугацааны хувьд ч төргийн шуурхай болжээ. Оншилгооны маань гол зорилго нь хөдөө орон нутагт алслагдсан нутагт суугаа хүн ухаалаг гар утас интернетийн сүлжээг ашиглан нарийн мэрэгжлийн эмчийн тусламжийг авах боломжийг хангаж байгаагаар их чухал ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сумын эмч нар төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч биш, ерөнхий мэрэгжлийн эмч нар байдаг. Аймагт 1-2 үндсэн нарийн мэрэгжил буюу арьсны эмч нар ажилладаг. Тэгэхээр сумын эмч маань тусгай аппликейшн гар утасны тусламжтайгаар арьсны өвчтөй хүмүүсийн мэдээллийг цуглуулад дээрэс нь арьсан дээрх гарсан өөрчлөлтийн зургийг аваад интернетийн сүлжээгээр дамжуулсан тэр мэдээллийг аймгийн арьсны эмч хүлээж аваад тэр өвчнөд нь тохирсон онш болон эмчилгээ зөвлөгөөг буцаагаад интернетийн сүлжээг ашиглаад сумын эмчнэр рүү явуулна гэсэн үг байна. Уг төсөл 2015 оноос хойш хэрэгжиж байгаа юм байна. За төслийг хэрэгжүүлэхэд хүрээ Rotary клуб нь санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр иржээ. За манай улсад хоол хүнс цаашлаад байгаль орчны хамааралтай арьсны өвчлөлүүд их байдаг байна. За тухайлбал 30-аад жилийн өмнө нарны харшилтаа гэдэг өвчнийг цөөн сонсдог байсан бол өнөө үед нарны харшил газар авсан байгааг за эмч мэргэжилтнүүд хэлж байна. За энэ нь байгаль орчны тэнцвэрт харьцаа алдагдсны нэг хэлбэр гэж ойлгож болох юм а. За арьсны өвчний тухайд гэвэл нэр томьёогоор нь аваад үзвэл ангаа ухааны салбарт хамгийн олон өвчлөлтөө буюу 3000 гаруй нэр төрлийн өвчнийг өөртөө багтаасан салбар гэж үздэг. За мэдээж хэрэг энэ ухаалаг гар утас интернетийн сүлжээгээр дамжуулаад бүх өвчнийг онцлох боломж хараахан бүрдэхгүй. Гэхдээ бид анхан шатны тусламж үзүүлэн зөнгөлөн тохиолдог өвчнүүдийг онцлно. Зарим тохиолдолд магадгүй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж дараагийн шатны үзлэг шинжилгээнд хамрагд гэдэг зөвлөгөөг өгнө. Магадгүй зарим тохиолдолд Улаанбаатар хот төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч эмнэлэг буюу арьсны өвчин судлалын үндэсний төв тэгээд зохих эмнэлэг рүү чиглүүлэх энэ ажиллагааг бас хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөнгөлөн тохиолдох өвчнөд бид тусламж үйлчилгээг үзүүлж байгаа боловч ховор цөөн тохиолдлог өвчнүүдийн хувьд дараагийн шатлалт оншийг тодруулах үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдэг зөвлөгөөг нь өгж байгаа. Энэ маань ч гэсэн тухайн хүндээ бол онцлох, ялган онцлох анхны тусламж авч байгаа үйлчилгээний нэг хэлбэр болж байгаа гэж үзнэ. За арьс гэдэг нь гадаад орчны сөрөг нөлөөг хүлээж авдаг хамгийн эмзэг эрхт нь сөрөг өөрчлөлт хүний биед хамгийн түрүүнд арьсаар дамжиж эвэрдэг байна. За мөн одоо үед хоол хүнс эмийн зохисгүй хэрэглэнээс үүдэн арьсны өвчлөл нэмэгдэх болсныг ч онцлсан юм а.